Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид олон нийтийн анхаарлын төвд сүүлийн үед анхаарлыг их татж байгаа олон ч хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа нэгэн эрхэм хүнийг энэ нэвтрүүлгээрээ та бүхэнтэйгээ уулзуулах гэж байна. За түүнд эцэг эхээс нь одоо хайрлсан нэр бол Мөнх Саруул. Мөнх Тэнгэр түүнд одоо Мөнх Тэнгэрийн түлхүүр, Мөнх Тэнгэрийн онс, Гэгентэн гэсэн ийм эрхэм нэр алдрыг олгосон гэдэг. Тэгэхээр Мөнх Саруул Гэгентэн маань сүүлийн үед одоо эрдэмтэн мэргэд судлаачид, сэтгүүлчид гээд олон нийтийн одоо түрүүнд алхаж яадаг хүмүүсийг цуглуулan өөрийнхөө лекцийг уншиж аль дураа айлдаж байгаа энэ талаар хүмүүс нэлээд сонирхож байгаа ийм хүн байгаа. Хүмүүс маань таныг бас таньж ядаж байгаа. Ямар хүн юм бол одоо яагаад энэ үлийг хийх болсон бол яагаад бидэнд хандж байгаа юм бол хүмүүс таныг таньж ядах гэж л одоо оролдож байгаа ийм үе та одоо саяхнаас л одоо ил гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө энэ нэрний одоо тэр түлхүүр гэж онс гэж үг маань юуг хэлээд байгаа нь танд тэр Гэгентэн гэдэг энэ эрхэм алдрыг хэн хүртээ хизээ та энэ алдрыг хүртснээ мэдэв. Тийм ээ энэ одоо юмнасаа хоёлаа хүмүүстэй бас танилцуулж ойлгуулъя. Баярлалаа. За түмэн олондоо энэ өдрийн амар амгалан мэндийг хүргэе. Миний би 1967 онд төрсөн хонжилтэй. Тэгээд эцэг өвгдөөс өгсөн нэр маань Мөнх Саруул. Одоо л өөрийнхөө нэрний учрыг ойлгох тийшээ төгөж байна. Одоо энэ ертөнцөөс надад буулгасан нэр юм шиг одоо надад тэгж хүндлэгдэж өөрийнхөө нэрийг таньж байна гэдэг маань одоо энэ хүний ертөнцид амьдрах энэ хугацаанд ариун ихийг бүтээх даалгаврыг одоо надад оноош тэр нэрийг өгсөн байна гэж одоо би ойлгож байгаа. Тэгээд 26 жил цэцэрлэгийн эрхлэгч хийж Бүр хангай аймгийн Зүүн Баярлалын сумд ажиллаж амьдарч байсан. Тэгээд 2012 оны 6 сарын 17-ны өдөр одоо би Мөнх Тэнгэрийн даалгаврыг одоо өөрийн эзэн би энэ сүнсэндээ авсан. Тэгэхлээр бол би энэ зүйлийн тухай бол ямар ч төсөөлөл ойлголтгүй одоо 100 мэдрэмж бэлэг одоо урд өмнө огт тийм зүйл одоо надад харагдаж мэдэгдэж үзэгдсэн зүйлгүй байсан. Тэгээд тэр 17-ны өдөр бас тэр үед цэцэрлэгийн багш нарын эрхлэгч нарын семинар болоод би тэр үед хотод ирсэн байсан. Тэгээд хотод ирээд нэг айлт амарч исэн л ах дүүгээдээ. Тэсэн тэр өдрөөдөөс хойш сэтгэл би өвдөөдгөр нэг сонирн байгаа л ерөөсөө хариуг бол одоо юм нурж унах гэж байгаа юм шиг тэгж хүндрэлтэй санагдаж тэр өдрийг авсан. Тэгээд унтах гад гарсан чил юу ингээд толгой дээш нь татаад тэгээ юу үлээ гэд харсан тас харанхуй тэнгэр дээр биерээр ингээд саараалгаар бичээд байгаа юм шиг ингээд үг бичигддэг Монгол бичгээр. Тэгээд тухайн үедээ би үсэг, эл үсэг хоёрыг нэг сайн тогтоосон. Тэгээ орж ирээд одоо энэ ямар сони болчихоо гэд гайхаад их гайхсан, их зочирдсон. Одоо юу байдаг вүлээ? Би үнэн юм харав, худлаа юм харчуу гэж хүртэл эргэлзэхэд хүрч. Тэгээ тэрийг харсан яг шүд одоо юугаар нь гидсээр нь одоо таниад нөгөөдхийг ингээд сонингийн булан дээр тэр айлд бас мартахгүй хичээж яна цаанаасаач мартаж болохгүй гэсэн байсан юм уу? Одоо юу тэр бичсэн байсан. Тэгээд өглөө тэр шөндөө нойр өрөхгүй нэлээд гэвтэж нэг 2 цаг 3 цагийн үед л баг бүр нойр өрөхгүй байгаадсэн. Гэгентэн одоо биес нэг хүүтэн хүндий юм л ингээл сугараал гараал оройгоор гарчих шиг л болсон. Тэгээд тэр хооронд унтцсан байсан. Өглөө 5 өнгөрөг бол босоод ирэхэд чи бүтээлч гэсэн нэр өөртөө өгөөд бүтээл гэсэн энэ унлаганд суугаад энэ уулыг бүтээ гэж ийм их сонин одоо зүйлийг миний оюун санаа бүр өөрөө ирэхгүй чихэнд хэлээд байсан. Тэгээ одоо нөгөө үгээ харсан чинь монгол бичгээр бичигдсэн тэр үг нь бүтээл гэсэн үг байсан. За тэгээд эхний даалгавар тийм байж. Өглөө босч ирээд өргөлөө төрмөн төвшин бай. Төмөн олон намгалан бай гэж би одоо 23 жил дараалан тэр их сүг одоо аягаар нь өргөдөг. Одоо тэр бас ертөнцийн даалгаварч байсан юм уу? Тэгж өргөжсэн. Сүгээ өргөчөөд зогсожсэн чинь тэнгэр дээр баруун хойд зүгт цэлмэг жигтэйгэн сайхан цэлмэг тэнгэрээс 7 өнгөрөөгөл гинтхэн үүл ингээл цөмөлж гарч ирсэн л луу болчдөг. Тэг бүр ингээ хөл гарна ингээ сун чагшаад нүд ам нь бүр танигдаал энэ шанааны төвөр мөвөр тэр одоо хөл гарын тоомоо ингээ бүгд надад харагдав. Тэг ингээ сунсаар байгаа л ингээл энэ баруун хойдлыг эзэгнэл. Тэгэл бүр гайхаад оржуулдгүй болиг гэхэр нөгөөдгий чинь хармаар санагдаад байдаг хараад байдаг. Тэс юу болоод байгаа юм болоо өчтөр өвчгцэн өнөөдөр юм харагдлаа гэл. Тэгэл одоо арай л би галзуурах гэж байгаа юм биш байгаа даа л гэж бодсон. Тухайн үедээ хүнд тийм л ахархан бодол орж ирдэг юм билээ. Тэгээд нөгөөхөө
бодож нүдэндээ харж буцаад нөгөөдгөө дахиж нэг тодтгож харчаад нөгөө гэрлөө орж явсан чинь нэгийн дутуу харлаа гэл тийхээ. Гүнчээд юу ч хэлээд байгаа бөө мэд штэ хажуугаас л ингээл хөндлөнгийн мэдээлэл орж ирэл. Тэгээ ингээд харсан чинь нарыг дороос нь солонго битүү татцсан юмсан. Би ч ийм л солонгыг насаараа харснаас ингээд татдаг солонго штэ. Амьдралдаа өстө үзээгүй тийм солонго татсан. Тэгээ нөгөөдг маань 10-аад минут ургалжилсан. Бүр тэгж харахаар нарыг дагаад тойрсон тэр солонго гэдэг өстө үнэхээр тэр гайхамшигыг л би олж харах шиг болсон тухайд. Тэгэл чи бол их эзэн Чингис хааны нууцын түлхүүр гэж тэрийг харсны дараа надад хэлсэн. Өөр ингэж чихэнд одоо хэлээд хүн хэлж байгаа юм шиг хэлэгдэнэ. Ерөөсөө хажуунаас хэлээд байгаа юм шиг. Хэлээд байгаа юм шиг хэлэгдэнтэй хэн хэлж үгээд бараг би ингэж хайдаг байсан шүү дээ. Юу болов гэж. Тэгнээл миний сүнсэл одоо даалгавраа хэлж миний дотоод бодлоос хэлээд байсан гэл. Сүүлд нь тэрийг тэгж ойлгож авсан. Тэгэл одоо энэ даалгаврыг ер нь авч эхэлсэнтэй. Тэгэд 2 сар бол би одоо тэр мөнх төмрийн түлхүүр гэж хүн одоо юу хийх ёстой юм болоо. Яагаад заавал би гэж надад одоо оюуны тийм өндөр хүч чадал байхгүй. Тийм мэрэгжил боловсрал байхгүй гэж би өмнөөс нь тэгж хариулахад чадах учраас чамайг шороо шиг төмөн хүн дотроос сонгосон гэж. Тэгэхээр л одоо би энийг чадах ёстой юм байна. Би өөр дөр ингээд төсөөлөд бодохоор тань тохиолдсон энэ явдлыг ер нь арай нэг шинжлэх ухаанч талаас ямарваа нэг бодиттой нотлогоо ч юм уу те нэг тийм талаас нь хандах гэдэг хандлага ер нь орчин үеийн хүмүүст байдаг л да. Тэгэхээр би өөр дээрээ тань тохиолдсон энэ явдал над дээр ирсэн бол яах болоо гэж бас бодож л сумна л да. Тэгээ тэр үед танд бас галзуурчууч гэж бодсон үе байсан л гэж яагаад чухам намайг сонгосон бол яагаад би гэж энэ одоо би хий солиотой юм үзээд хараад ингээд өвчин тусчих үедээ ч гэдэг юм уу. Та тэр үед яг ямар одоо юмыг үзэж туулав? Ер нь бол хүнийхээ хувьд бол бүхэл юм одоо надад тохиолдсон л доо. Бас нэг талаар баяр төрөөд нөгөө талаар бас айдас төрөөд нөгөө талаар нөгөөдхийг бахархаад тийм энэ одоо ер нь юу болоод байна гэж. Тэгээд би чинь энэнийхээ утга учирыг олох гэж 2-3 сар ноцолдсон өөртөөгөө. Тэгээд олохын тулд би зүгээр асуулт тавьчаад нөгөө чихэнд хэлдэг юмыг хүлээгээд идэг гэсэн. Тэгээд намайг нөгөө гудамд ингээд явж хахад чи нурууцыг өндөр хатан хүний алхаагаар алах. Чи бол одоо мөнх тэнгэрийн алтан түлхүүр, их эзэн Чингис хааны нууцын түлхүүр. Чи тэнгэрээ харж байсан. Битээ газар шагаа аднар гэл ингээд хүчээр бүр ингээд нуруу муруу тэгшлээл ингээд өөр нэг хүч надад ингээд нөлөөлөд тэгээд ирдэг болохоор жоох ихтгэл төрж эхэлсэн л дээ. Жоох ихтгэл төрсөн, харьцангуй ихтгэл төрсөн. Тэгээд яг 6 сарын 22-ны өдөр надад их эзэн Чингис хаан их дэлхийд эргэж ирлээ. Энэ бүх мэдээг таарсан хүн болгондоо хэлгэж. Надад тэгдэг. За одоо ирсний мдэггүйж би одоо хэнд юу хэлдэг вүлээ гэж тухайн үед би тэгж бодож хүлээж авсан. Тэгэл нэг баяр төрөл яагаад ч нэг л эндээс л нэг юм хөглөгдөөл ингээл өөр ирэхгүй өдөр би нэг арай л нэг өөр болоод байсан цаанаасаа. Тэгээд намайг одоо чи өөрийгөө таних чамд душиг болох 5 хүний нэрийг хэл гэдэг юм аа. Одоо хэн асуугаад байгааг олохгүй шүү дээ. Тэгэд би хэллээ. Одоо өөрийнхөө одоо надад тус болчхоор хүн гээд нэг одоо багш тэр үедээ бол лекц уншдаг нэг хүн байсан Содон бэлгээд за Отгон баяр гээд түүний шавна гээд нэг бүсгүй байсан. Энэ хэд бас тус болох юм болов гээд за энэ бөө талыг барьж иж магадгүй гэж галаар эдгааг сонгож одоо энэ бөө тарих яриад байгаа буюу энэ оюун санааны өндөр төвшин хаан хатан ухаан яриад байсан. Учраас Бат Хотгон энэ 5-ын нэрийг хэлэхэд надад буцаагаад галаарид Бат Хотгон 2-ын нэрийг өгсөн юм байна. Тэгээд хэсэг хугацааны дараа галарид бол энэ далд ертөнцийг таньж мэдхийн төлөө хичээсэн хүн. Гэхдээ өөрийн гэсэн бүтээл нь хараахан гараагүй. Энэ чиний одоо энэ далдын нууцыг таних тэр төгс зөвлөдөр хүн гэж надад галарид тэгж таниулж өгсөн. Тэгээд 22-наас эхлээд хаанаа бол гэж. За тэгэл нутаг ус нэр алдар бүх зүйлийг хэлсэн. Тэгээд тухайн үедээ одоо 3 жилийн өмнө би одоо хаанаа олсон гэсэн үг шүү дээ. Энэ 3 жилд бол одоо бүх талаар сургах, дэмнэх, тэр хүний сүнсийг таниулах одоо бүхэл үлийг ер нь бол хийж ирсэн даалгавраар. 22-нд төрөх хаан маань бол тийм 3 жилийн өмнө одоо надтай цуг тодорсон гэж хэлж болно тэр хүн. Тийм. Анх энэ тухайга хүмүүст ингээд ярихад хүмүүс таныг хэр хүлээж авч ирсэн бэ? Ойлгож байна уу? Ерөнхийдөө хүмүүсийг гайхаж хүлээж авдаг. Гайхаад байгаа нь үнэмшиг, итгэл үнэмшил ер нь байхгүй. Хэндэн ч байгаагүй. Би галаар эдгаатай өөрөө 2-3 дахь уулзсан. Одоо ч тэр хүн хүлээн зөвшөөрч чадаагүй явж байгаа.
Гэвч тэр хүний сүнсний даалгавар нь энэ л даалгавар байгаа хгүй. Тэгээ би бас мэдээсээ бодоосоо гэж тэгээ галарадгыг өөрийг нь зөвшөөрөхгүй тохиолдолд надад завхны гаралтай зогтын дорж намжмыг олоо гэж ингэж бүр нэртэй устай дүр төрхтэй нь хэлж өгдөг байсан. Тэгээд би тэр хүнийг яагаад ч юм галарад намайг судлах ёстой гэсэн гатуу бодолтой би одоогоор явдаг. Тэгээд тэр зогтын дорж намжим гэдэг хүнийг эдийн болтол би хайгаагүй. Би одоо тэр хүний өвгөтөл сүнсэнд өгсөн даалгавар учраас тэгээд тэнгэр надад бас явцын дунд таниулсан л да энэ үлийг хийхэд одоо нэг сүнсний даалгавар 3 сүнсэнд өгөгдсөн байгаа. Чи зөвийг нь олж чадвал 100%-ыг нь авч чадвал чамд ачаал багтай 100% тэр хүнийг олж дийлэхгүй бол чи нэгэнд нь 20%, нэгэнд нь 60%-ийг 40% нэмжээж энэ үлийг эзэн болгож авах шүү гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэд энэ ертөнцийн даалгавар гэдэг маань ерөөсөө ном судар шиг ирчдэг. Тэгээ шүлэглээл ингээл ороод ирдэн хүн тэр дотроос унших тусам тэрнээс одоо утга санаа бүхэл үүлийн одоо явц үр дүн харагдаад байдаг болсон л доо сүлдээ. Тэгэхээр энэ 2 сар одоо нөгөө өөртөө ноцолдоод би түлхүүр мөн биш би чадахгүй дэ тулаал ингээл их л тэр хугацаанд их л юм туулсан шүү дээ. Тэгээд явж байхдаа би түлхүүр биш гэл ингээл тухлаа суугаал бодохтол мөн гэл ингээл цаанаас хэлдэг. Тэгэл одоо нэлээд байж байгаа л номын ширээ хүндэтгэлийн давцсан гэл ингээл нөгөөд хэлж байгаа үг нь ингээл олшрол өгүүлбэр болол өдөр тэгээд дахиад идэгсэн. Тэгэл зүүдэнд одоо тэр тамгыг надад өгсөн байдیں۔ Одоогоор миний одоо бүтээгээд дууссан үеийн дараа тэр тамга ертөнцийн тамга байсан. 12 оны 9 сарын 7 сарын 19-ний шөнө ингээд унтчихсэн чинь яг сайхан гэртчихсэн чинь их эзэн хааны өглөгийн гутгыг танд өглөө гэж тэгж байгаа. Юу хэлж вэ гэл давтаал асуулаа. Тэгсэн чи их эзэн хааны өглөгийн гутгыг танд өглөө гэд яагаад гутг мэс өгч байгаа гэж бодохгүй би ч нэг хүнийхээ хувьд тэгж бодлоо шүү дээ. Тэр гутг гэдэг үгний утгыг мэдэхгүй учраас тэгэл өстө чэйжилсэн гэл бардам хонж байгаа. Нөгөө шүн унтчихсэн хүн чинь өглөө босоод ирсэн чинь нөгөө үг маань байдгүй байста бодоод байдаг нөө толгооноос ухаад байдаг гарч ирдэг. Тэгэхээр өргөлөө гараад өргөсөн чинь яг 7:44-д их эзэн өглөгийн гутгыг танд өглөө гэж хэлэнгүүт нь ягаад ч нэг шин дэвтэр таараад тэн дээр би эхний тэр мөрийг болгосон байт. Тэгээд 3 цагийн дараа одоо тэр өдөр хотоос уур ангаар буцаж явсан чинь энэ сансар хавьд ойртоод явж исэн чинь нүд дараал ингээл өөр ирэхгүй ингээд далд юмнууд харуулад эхэллээ. Тэгэл одоо гинтхэн би чинь нөгөө хэзээ түлхүүр гэдэг сайхан нэр авцсан яваа хүн чинь би ер нь хааны түлхүүр юм бол надад юм харуулад байгаа юм бол хаан гэж хэн байсан юм бэ? Тэрийг харуул тэгвэл би итгэе гэж байгаа. Бүр өөрийнхөө юутай тэгж тэгээд надад тэр тэгж харуулад нэлээд олон зүйлийг харуулж одоо их хэзээ 32-оос 33 настай үеийнхэн дээр их сайхан залуу төрхийг надад харуулсан. Тэгээд төсөөлөд зураачдын зураад үзүүлээд идэг эзэн хаантай мань төстэй юу ондоо өөр Монгол хүн бол арай л өөр. Би одоо арай л өөр гэж хэлнэ. Тэгээд надад тэр их эзэн өглөгийн гутгыг өглөө гэснээс хойш даалгаврууд өдөр бууч эхэлсэн. Тэгээд их бас их хүнд даалгавар ирдэг. Эхлээд нэг хэсэг даалгавар өгчөөд хідэн тайлал өгчөөд тархи амраа гэж тэгдэг байсан. Бүх юм бол нэг юм цаг хугацааны одоо шалгууртай, зорилготой байдаг штэ. Таныг яг энэ цаг үед сонгож одоо ингэж игэмтэн болгож энэ одоо тэнгэрийн илч болгож ирсэн цаана ямар нэгэн одоо учир шалтгаан цаг хугацааны тохиолдол байгаа та тийм ээ. Тийм энэ ертөнцийн хууль үйлчилж байгаа. Одоо энэ ертөнцийн хуулийг одоо Юмг Тэнгэрийн түлхүүр гэж юу вэ гэж би одоо нөгөө жоохон мэдээлэл аваад ирэнгүүт асуусан байхгүй. Би ер нь хий юм бэ гэж. Чи ертөнцийн хуулийг мөрдүүлэгч, төв дэлхийн зохицуулагч гэж. Миний одоо түлхүүрийн буюу онцны утгыг тэгж тайлсан байдаг. Тэгээ би яаж тэр одоо ертөнцийг яах юм бэ? Зохицуулах юм бэ? Тэ? Яаж тэр хуулийг мөрдүүлэх юм бэ гэж бас буцаагаад асуу штэ. Ерөөс нэг үг хөтөл би буцаагаад бараг 1000 асуулт тавьжээж хариуг нь авдаг гэсэн. Тэгээ тэр асуулт хариултаар л ерөнхийдөө одоо тэр түлхүүрийн нууцуудыг олж тайлсан гэж болно. Тэгээд тэндээс нөгөө юугаа олж харж байгаа. Одоо өөрийнхөө өгтлийг тэгээд одоо энэ хүн юу хийх гэж ирсэн бэ гэхээр хүн өөрийгөө хайрладаг шиг байгалыг хайрлах буюу байгалийн хуулийг мөрдүүлэгч гэж. Би бол энэ байгалийн хуулийг л мөрдүүлэх гэж ирсэн.
Тэг байгальд энэ оршиж байгаа учраас хүн төрлөختөн энэ амьтан араатанжиг уртан ус гол мөрөн энэ ертөнцийн бүхэл юмыг засах даалгавартай л одоо би ирж тэр одоо даалгаврын өглөг нь одоо их хааны өглөг байсан. Тэгэл намайг зураач оол гэл. За тэр зураач хаана байна гэж асуудаа. Улаанбаатар хотод гэж. За хаанхын гаралтай хинбэ гэх Норвын санжид Арангаа нутгийн гаралтай гэж. За тэр хүн хэдэн настай? 56 настай. За ямар хуу дүр төрхтэй хүн бэ гэхэд намхан нуруутай, шаргалдуу царайтай, цагаан устай, нүдэндээ шилтэй гэдэг бүр яг ингээд надад нүдэнд хаан өөрийгөө харуулсан шиг харуулчихж байгаа. Тэгээ тэр хүн надтай уулзчихэд ингээд уйлаад байсан байхгүй. Одоо нөгөө харагдаж байгаа би бол кино үзэж байгаа шиг далд ертөнцийг харж байгаа байхгүй. Тэр өглөг нь тэр. Тэгэхэд тэр хүнийг би одоо олохын тулд хэдэн сарын хэдэнд хаана очих вэ? Улаанбаатарын шороо шиг төмөн хүн дотроос хаанаас нь олох вэ гэтэл уран зургийн галерейд очих гэж байгаа. 8 сарын 23-нд очих. Тэгээ 11:40-с 1:40 хооронд очоо гэдэг ингээд бүр би дэвтэр дээр бичсэн байдаг. Тэгээд ирсэн уран зургийн галерей шинэ үзэсгэлэн гарч ирсэн. Тэгээд би итгэдэггүй нэр нь өөр байна. Нас нь таарад байдаг, зүс төрхөн таарад байдаг. Тэгээд одоо ямар сони юм бэ? Мөн үү гэж. Мөн гэд нөгөө мөн гэдэг үг гэж хоёр хэллээ. Мөн гэд. За ямар ч байсан муу юм байна гэд. Тэгээд дахиад харахаар нэг л нөгөө нэр зөрчсөн дээр би ч өөрөө хүн юм чинь эргэлзээд байна да. Тэгэнгүүт мөн гэж ширүү хэлж байгаа хгүй гуравтхан. Тэгээд тэгж хэлснийхээ дараа зурлангийн нүүц гэд ингээд намайг бүр өөр ирэхгүй ингээд таад. Тэгээ нөгөө ахта тайлч хэллээ дээ. За хаа би ийм зорилготой ирсэн. Одоо нэг сонин юм даалгавартай хүн байгаамаа та надтай уулзч учраач. Тэгээд надад хэлэгдсэн зүйлээр бол таны бүх одоо шинж тэмдэг таараад байх юм. Тэгээд тантай явж урланд чинь очиж гэж юм гэж. Тэгээ нөгөө ахыгаа дагуулад урланд нь очисон. Тэгээ урланд очисон тэр Мантгайцсан хатан киноны одоо тэр сахин эдэл хувцсыг хийсэн тийм агуу уран бүтээлч хүн байсан тэр хүн. Тэгээд нөгөөх маань намайг ингээд таниулаад би одоо энэний төлөө хаагаа өр хангахс зорж ирлээ. Одоо таныг болохын төлөө ямар ч байсан би өгсөн даалгавраа биелүүлэхийн төлөө ирсэн гэдэг. Тэгээ нөгөө ахад одоо та бол их эзэн Чингис хааныг зурах ийм хүн юм байна гэж. Тэгээд ороход надад хүмүүний ертөнцид хүн заяаг олж ирэхдээ хөх тамгатай Монгол төвний хаан эцгийн дүр төрхийг хам тэнгэрээс буулгаж хамаг олондоо түгээх хүчтэй нэгэн гэж нөгөө хүний чинь ингээд тайлаад өгчөж байгаа байхгүй. Тэгээд гараад ирсэн чинь нөгөө ах маань надаас төрүүлээд гараа авчихсан. Гараад ирсэн чинь яг миний харсан миний нөгөө нүдэнд үтсэн сандалтаар суучихсан нөгөө ах маань уйлаа сууж байгаа байхгүй. Тэгээд би одоо итгэхгүй байх арга байхгүй. Өмнө тэр ахыг надтай уулзсны дараа уйлж байгааг харуулсан. Тэгээ нөгөө ах маань тэн дээр уйлаа сууж идэг. За зураачаа олчвол би итгэнэ гэд олчоод нэг л итгэл төрөхгүй байгаа байхгүй. Тэгээд надад 5 9 гэсэн 2 тоог өгсөн байдаг. Тэгээ 5 гэдэг тоо нь бол төв дэлхий, 9 гэдэг нь бахархал. Чи төв дэлхийн бахархал болох газрыг ол гэж. За энэ газар хаана байдаг вэ гэсэн 59 дугаар сургууль гэж хэлдэг. За 2 өдөр хариу байдгүй дээ. Нөгөө сургууль л хэлчихсэн хаана байдгийг мэдэхгүй. Нөгөө орон нутагт чинь интернет гэж байхгүй. Бэлэнчлээд нөгөө арган хайгаад интернетээр хайх гэдэг шүү дээ 59 дугаар сургууль. Тэгээд тэгсэн тархины саажилттай хүмүүсийн тусгай сургууль байсан. Тэр одоо туйрна. Тэр туйран дээр ч очиж нууцын тайдлыг ол гэж 2 үгийг олж хараа тэнд очиж гэж. Тэгээд одоо тэр сургууль хаана байдаг вэ гэсэн чинь хан уул дүүрэгт гэдэг бүр одоо цагийн нэрээр надад хэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөөдгийнх эрэлт ирж байгаа. Тэгэд эрэлт ирээд тэр үлзэт орол ирээд яваадсэн. Нээр нь тэр сургуулийн тойр байдаг юм лээ. Тэгээ би бол одоо бараг нутгаасаа гарч үзег хүн чинь ингээд яв энэ толгойг ороод яв тэнд давуулсан шорооны цаагуур тойроод тэддэг баган дээр очивол ингээд. Тэгээд тэнд би юу байгааг мэдэхгүй бол 2 үгээ олох гэж очиж байгаа. Тэгээ 2 үгээ олох гэж очисон чинь тааллын энэрл гэсэн тийм 2 үгийг шууд надад машинаас хөл тавингууд хэлж байгаа байхгүй. Тааллын энэрл гэж. За тэгээ тэр 2 үгийг авсан чинь чи тэр 7 дахь шонд очиж одоо 3 тойроод мөрг энэ их үрлийг хийхэд эзэн би энэ одоо өөрийгөө хамгаалахын тулд чамд одоо хүч эдийг өгнө гэж. Тэгээд тэр багныг ингээд тойроод ирсэн чинь баахан юм буусна. Их эзэн хааны хүүд арсан чулуу энд байдаг гэж. Яг тэр багны дор одоо намайг эзэлж. Тэгэж одоо тэнд цогтож мөргөж одоо хинч одоо чамайг болоод ирэхин цагт бууж байгаа хүн олон бай. Тийм учраас одоо энэ бүх хүчийг чинь тэнцвүүллээ гэж 3 тойруулж ядстаад би ингэж анх удаа их зааны хүүд арсан чулуун дээрээс одоо төлхүүр гэдэг энэ
нэр одоо алдар гэж хэлэх нь одоо юу юм? Энэ нэрийг одоо жинхэнэ утгаар навсан. Тэгээд тэр хүү дарсан чулууг нь олцоод их тэнгэрийн аманд очиж одоо өөрийн гэсэн тангараг авах хэрэгтэй гэж. Тэгээд тэр тангарагыг одоо бас юу авах вэ мэддэггүй. Тэгээд очисон чинь нөгөө их хамгаалт муулттай байдаг юм билээ. Оруулдгүй. Тэгээд тэгснэ бурхнаар хүрээлэгдсэн ороогүй байхад буруул газраа хүмүүс хамгаалжтэй гэд нөгөө хөөх юм нөгөө төрийн ажил хийж байгаа хүний чинь нөгөө эндээс нэг юм зэмлээд байх юм. Тэгээд өршөөгөр энэ одоо хүнийхээ хувьд энэ төрийг одоо мансан одоо манаач буюу энэ эр зэргийн алба хааж байгаа хүн байгаа. Өршөөгөрөө гэж бас энэ дотроос нэг давхар нэг юм хэлэгдэж байна. Тэгээд тэнд их зааны одоо өмнө ам тангараг авч хааны одоо эхний хоёр зарлагыг над төгсөн бит. Тэгээ энэ яриаг ингээд одоо сонсохоор хүмүүс бас одоо яг сүүлийн үед хүмүүсийн далд ертөнцийн тухай ойлголтоос нэг үе бодоход хүмүүс бас нэлээд ойлгодог, энэ талаар ч судалдаг, эрдэмтэд судлаачд ч бас нэлээд олон байдаг болж тийм ээ. Тэгэхээр ийм болохоор бас энэ хүнд нэг итгэхгүй гэдэг юм уу тийм юм бас арайч бас гайгүй байгаа бах. Гэхдээ танд итгэхгүйдээ биш өмнө нь одоо энэ талаар нэлээд ярьж одоо хүмүүсийг хуурам мэхлэхтэй янз бүрийн үйлдэлүүд гараад бас энэ хүмүүсийг хашраацсан байдаг юм уу? Ийм болгоомжлох ийм сэтгхүүд оруулчихсан тал байдаг л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүс танаас ямар нэгэн одоо өөрийгөө яг үнэхээр энэ хүн яг Тэнгэрийн элч мөн үү? Хааны маань одоо буулгах одоо тэр Тэнгэрийн элчин жинхэнэ энэ хүн мөн үү гэдэг дээр ямар нэгэн одоо нотлохоо шаардах байх л да. Наа тий. Энэ ертөнцийн хуулиар хийгдэж байгаа зүйл маань алхам тутамдаа нотлоготой байдаг. Одоо тэр буулгаж байгаа айлдвар, одоо энэ нутаг усыг засаж байгаа одоо заллага, тий? Тайлга, тахилга гэж ярьдаг шүү дээ. Гэтэл энэ маань шал өөр буюу төгс хэлбэрээр хийгддэг. Тэгээ хийгдсэн бүх одоо үйлүүд бол өөрийн гэсэн одоо дэг жаяг, журам одоо дөрмөнд захирагддаг. Тэнгэрийн зарлагыг одоо зурчих ирэх бол байхгүй учраас юу даалгасан тэр бүхэн баримт нотлоготой цаашаа ингэж явсан байгаа. 3 жил бол одоо энэ их бүтээлийг бол хийсэн. Одоо ард олондоо дэлгэх цаг нь одоо ер нь болж байна да. Тэгээд ер нь бол цуглаад дэлгэн энэ уул усны нууц хаана юу н оршдог юм Монгол түмний тэр суу ухаан гэж адын хэлээд байгаа. Яагаад Монгол хүн алтан соён бий бүтээсэн? Яагаад энэ Монгол хүн одоо бурхны дээд төрөл байдаг юм? Ямар учиртай энэ хөх тамхтай төрсөн гэд энэ бүхний тайлал одоо бүгд энэ алхам болгомоор би ард түмэндээ тайлагнаа. Одоо бол төмөн олныхоо сүнсийг сэрэж те одоо энэ хөх толгоных нь хэрийг угаач одоо Тэнгэрийн айлдвар буюу мөнх Тэнгэрийн зарилгийг болгож байна. Одоо энэ цагт хүн бүхэн одоо бусдыг сэрээхийн тулд лекц гэж одоо нэрлэж явсан. Гэтэл энэ маань бол тухайн хүмүүс өөр гэсэн өгөгдөл даалгавартай ирж даалгавраа биелүүлж байгаа хүмүүс. Тэр даалгаврыг биелүүлж явахад хүнд одоо алдаа амьдагдал байх ёстой байна. Одоо алдаа гарахгүй гэж хүн л юм болохоор байгаа. Тийм болохоор биднэрт уучлж урших сэтгэл байх ёстой юм. Бүх юмыг одоо хайраар зөв сүлж бийж энэ хүмүүсийн өөрийнхөө үүргийг гүйцэтгэсний төлөө буруутгах биш. Энэ хүн юу яриад байгаа вэ? Энэ хүн яагаад энэ зүйлийг ярих болов? Яагаад энэ ард түмэнд хандаад байна гэдгийг зөв талаас нь харах юм бол энэ хүмүүс бүгд л одоо энэ үеийн эхлэл суурийг тавьж одоо нэгсэндээ барилгаар бол фундамент зутгсан хүмүүсээ л гэж би одоо Тэнгэр надад тэгж хэлдэг. Би ч одоо хүн ухаанаар тэгж хардаг. Энэ хүмүүст хамгийн түрүүнд ингэж ханддаг маань бас амтлагт нь бас л Тэнгэрийн даалгавар. Тий, энэ одоо хүмүүсийн одоо сүнсний төвшин бас ялгаатай байдаг. Зааг ялгаатай. Өөрийн гэсэн шат дамжлагтай байдаг. Оюун санаа нь би тэр их эзэн өөрийнхөө дагуул тэр хүч шийдвүүдийг эхэлж одоо тэр сэрх ёстой хүмүүст нөгөж илгээж байгаа гэж тэгж хэлдэг юм бэл. Тэгээд одоо тэр хүмүүс илүү хурдан сэрж хэмээн бусдыг дагуулна. Илүү одоо өөрсдийнх нь хийсэн бүтээл танигдсан тэр л зүйлээр нь дандаа өгөгдөл болоод энэ амьдралынхын туршид хийгдсэн. Одоо ганц энэ шүүгээл ингээл алган дээрээ болох юм дээр л хүрчээд байгаа хүмүүс аахгүй энэ хүмүүс. Тийм учраас тэд нэр одоо энэ ертөнцийн хүний ертөнцийг хайраар дүүргэж те одоо урдлаг спорт төр хөгжөөх энэ одоо төвшин байлгах хүн талаас нь одоо бүхэл зүйлийг хийж чадсан хүчтэй хүмүүстэй бас Тэнгэр эхэлж хайраа өгч байгаа гэж бас давхар тэр утгаар харж байна. Таны хийж байгаа энэ үйлийг ингээд бас хараад ахаар бидний одоо нөгөө монголчуудын одоо эцэг одоо өвөг зан заншилтэй бөө тэнгэр шүтлэгтэй төстэй ийм одоо зан үйлүүд үлдээд байдаг.
Бас таны энэ яриан донд одоо өндөр гэгээн зан базрын одоо онгоц ахиус буудаг одоо ногоон дарих биеэрээ одоо ингээ бууж байгаа тий. За гэх мэтчлэн бурхан байдаг юм уу? Сахиус гэх одоо шашны холбогдолтой янз бүрийн зан үйлүүд бас ингээд одоо таны энэ яриан дотор ингээ хилэгдээд байна. Тэгэхээр энэ дотор бас хүмүүсийн одоо ойлголт төөрөгдөх юм уу? Эсвэл бас ойлгохгүй нэг талаар одоо тийм хэцүү байдал үүсэж байна л да. Би одоо энийг бас учрыг нь олох гэж суугаад байгаа байхгүй. Тэгэхээр та энийг юу гэж тайлбарлах вэ? Шашин гэдэг маань бол одоо ерөнхийдөө л энэ тэнгэр буюу далд ертөнцид хүрэх одоо хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдсөн хүмүүсийн нэгдэл гэж би үздэг. Бүхэл шашин энэний төлөө явж байгаа. Энэ далд ертөнцид юу болоод байна? Энэ далд ертөнцид яаж өөрөө холбогдох вэ? Яаж тэр гэгэрэлгээд байгаа өшөө илүү төвшнийг хайж олох вэ гэдэг зам мөрнөл болохоос биш. Энэ бол одоо энэ шашин бол бурхан ч гэдэг юм уу тий. Одоо өндөр гэгээ бурханы шашныг оруулж ирсэн хүн байж өнөөдөр яагаад өөр юм яриад байгаа ч гэдэг юм уу. Энэ талаас нь биш юм. Өндөр гэгээ өөрөө одоо шашны ард хөшиг татаж энэ тэнгэрийн үүдийг авч үлдсэн одоо Монголын одоо ганц суут хүн байсан гэж хэлсдэггүй юм лээ. Тэгээ тэр хүн маань одоо өмнөх дээд төрөлдөө их эзэн Чингис хааны гарын бичиж буюу номын багшинд байсан. Нэг үедээ дараагийн үедээ ирж байхдаа өндөр гэгээн болж буужирч тэр үеийн тэр хаад хаттай агуу одоо сүнсийг зөв одоо тэгшилж буулгахын тулд бурхан болгож бүтээж дараа төрөлдөө эргэж ирэхдээ одоо энэ бий шилжиж ингэж ирсэн. Одоо өндөр гэгээн хэлж байгаа сте би өндөр гэгээний одоо сүнс надад байгаа учраас би тэр хүний өмнөх нууцуудыг асуунаа да. Асуухад би бол оюун санааныхаа дээд хүчийг бурхадтай шингээгээд буулгасан. Чи бол түүнийг алд биеэр нь урлаад ирж байгаа одоо дээдийн төгс шидийг хүртээд ирж байгаа хүн гэж. Тэгээд одоо энэ өндөр гэгээний сүнс буюу энэ ногоон дээр их маань одоо мянган бурхтай 181 дээдстэйгээ дунд тэнгэр дээд тэнгэр хоёрыг давхарт нь одоо дуулгаж буулгаж ирсэн өөрийн ур бүтээлтэй шингээгээд энэ бурхан гэж хэн байх вэ гэдгийг мэдүүлэхийн тулд л бурхан уралсан байгаа байхгүй. Тэгээд ногоон дээр их одоо яагаад гэнтхэн болчихоо гэж хүмүүс надаас асуусан л да мэдээж тэрний тайлал бүгд одоо тэнгэрээр хийгдсэн. Би өөрийгөө одоо өөрөө цоллоод ногоон дээр их гэж хизэж хэлэхгүй. Одоо энэ ертөнцийн тамгыг тайлах явцад одоо хатан ухааны дээдийг өөртөө уралж чадсан учраас одоо тэнгэр надад шагнал хайрлсан гэж болно. Одоо булган хайрхан уулан дээр их одоо тэнгэрийн тамгыг тайлаад дууссны дараа булган хайрхан уулнаас их эзэн Чингис хаан буюу өвдийнхөө тамгыг олж таньсан учраас надад энэ нэрийг одоо ногоон дээр гэж зарлаж тэр уулан дээр олонний донд тэр бурхтын донд зарлаж болгосон юм аа. Тэгээ энэ нэр бол жинхэнэ надад тэнгэрээс хайрлсан нэр. Тэгээд одоо их эзэн хааны нууцын түлхүүр байх өчгийг тайлж өндөр гэгээний өөрийнх нь үлдээсэн тэр шид хүч бүх зүйлийг өөрийн бие зөв шингээж тэрийг урлаж байж ногоон дээр их болсон. Энэ гурвыг бүтээсний хувьд мөнх тэнгэрийн онц буюу энэ 99 тэнгэрийг түших одоо түшээ нь болсон юм аа. Бөөгөр бол одоо энэ хүнийг түшээ гэж байна да. Гэтэл би бол энэ 99 тэнгэр өвөд дээдсийн бүх л тэнгэрүүдийг түших одоо ганц түшээ. Тэгээд одоо тэрэнд хүрээд ирэхээр ертөнцийн элч болж байгаа юм л. Таны хувьд бол одоо энэ 3 жилийн дотор одоо тэнгэрийн зэрлэг суралцаж тий түүнд одоо шалгах бүх шалгуурыг давж ингэж гарч ирсэн одоо ихтгэл даах хариуцлага хүлээсэн гэж мэдээж сонгогдож ирсэн гарцаагүй. Тэгэхээр одоо та бол бас өшөө 1100 хэдэн 81 одоо бурхтыг тодруулнаа гэдэг одоо дөрөвжээсээ 240 хэдэн одоо бурхтыг тодруулсан байгаа гэсэн шүү дээ. Юм дэлгэрээд их хөгжихлөөрөө бас сар имийг их дагуулдаг тийм. Энэ 1180 хэдэн хүн буугаад ирэхлээр тэр олон хүний одоо тэр ёс зүйн хариуцлага нийгэмд хүлээх тэр юм хариуцлага хяналтын одоо хин тавих бай. Тэр хүмүүс бүгд одоо тань шиг ингэж 2-3 жил одоо тэнгэрийн суралцаж тэг бүх шалгуурыг давж бууж ирж чадж байгаа юу? Ер нь бол өгөгдсөн сүнс гэдэг өөрийн даалгавартай ирдэг. Даалгавартай ирэхдээ тэр төгс ухааныг эзэмших тийм чадвартайгаар ирдэг. Хүнийг одоо ингээд ертөнцид өөрийн гэсэн одоо зүүн бэлгээр холбогдоод иргэсэн зэрэг сүнс өөрөө хичээл заагаа явчихдаг. Тэнгэр өөрөө заачдаг. Одоо чи ингэх ёстой, тэгэх ёстой, ингэж яв, энийг тэг, тэрийг тэгж хайрал одоо энэ ертөнцид дутсан одоо бүх зүйл яагаад энэ одоо энэ ертөнц ингээд цөөн цаг мэт болчвоо тий? Энэ цагт ор яагаад ард түмэн энэ төмөн олон тэгшрэхгүй байна вэ гэхээр хайр дутцсан байгаа хгүй. Энэ олон хүн зүгээр л энэ ертөнцийн хайрыг л бэлэгдэж хүн бүхэнд одоо ирсэн
өгөгдлөөр ирсэн байхгүй. Тэгэхээр тэд нар маань хайрлал өгнө. Илүү зүйлийг юм уу? Илүү үйлдэл хийх эрхгүйгээр гэхдээ өөрийн сүнсэнд одоо оногдсон үүрэг даатгууртай тавьсан тангарахтайгаар ирж байгаа ялгаатай баг. Хэрхэвч хэний ч одоо сайн сайхны төлөө бүх үйлийг хийх тийм одоо бүрэн даалгавартай, оногдсон, дэг жаягтай, журамтай тий одоо бүх юм Тэнгэрийн зарлагаар хинт зурчих хэрэггүйгээр ирдэг шүү дээ. Тэгэхээр одоо таны одоо хэлж байгаа бидний одоо бас нотлогоо болгож хүлээж байгаа 6 сарын 22 бол одоо 2020 бол одоо удахгүй боллоо. Тэр үед бол одоо хин үнэн ярьж юу, худлаа ярьж юу, жинхэнэ байна уу, хуурамч байна уу гэдгийг одоо ганц нотлогоо олох тэр өдөр удахгүй ирэх гэж байна. Тэр болтол эх орон телевиз тантай хамтарч бас энэ таны энэ хийх гэж байгаа энэ үйл ярьж байгаа одоо түмэн олондоо ойлгуулах гэсэн энэ айлдвар энэ учрыг олж одоо хилээсээ гэсэн энэ тэнгэрээс одоо ирж байгаа захиа даалгавруудыг одоо таньж мэдүүлэхийн тулд бас тусгай цуврал нэвтрүүлгүүдийг хийж ингэж хүргэх гэж байгаа. За тэгээд нэвтрүүлгээ маань бас үзэгч олон маань үзэж чухам одоо юун тухай одоо энэ хүн ярих гэж бидэнд ойлгуулах гэж ирсэн юм бэ гэдгийг бас өөрөөсөө оюун ухаандаа сайхан шүүж тунгаан үзээ. Тэг өнөөдрийн одоо 5-2-ын энэ удаагийн нэвтрүүлэг бол ингээд жаргаж байна. Тий дараагийн нэвтрүүлгээр хоёлаас үзэгчдэд өшөө илүү танд ойлгуулах юм одоо маш олон зүйл байгаа гэж би бодож байна. За миний хувьд бол одоо энэ Тэнгэрийн үүлийг бүтээгээд 3 жил болж байгаа. Тэгээ Тэнгэрийн үүлийг бүтээхэд үн цэнтэй үүлүүд ариун байсан. Үнэхээр одоо үлгэрийн ертөнцийг байгуул гэсэн би тийм том даалгавартай одоо хүний нүдэнд харагдаагүй зүйлийг бийжүүл болгох тийм хатуу даалгаврыг авсан хүн байгаа. Тийм учраас одоо энэ зүйл маань одоо 3 жил тэгтээ харагдах хүнтэй харагдаж явсан. Тэ өөрийн гэсэн өгөгдөлтөй бүхэнд харагдаж үдийг хүрсэн. Тэгээд одоо яг Монгол түмэндээ их том бэлгийг Тэнгэрийн бэлгийг л буулгах үйл одоо хаяанд ирчээд байна. Тэгээд энэ одоо түм олныхаа хайр ивэлэр энэ одоо Монгол түмнийхээ сайхан сэтгэлээр тэр их сүүн өргөлж одоо бүхнийг цагаанаар харж чаддаг тэр бурхан ухаанаар нь л энэ хаан хөглөгдөж ирж энэ ертөнцид одоо хүч эдэн гайхуулж түмэн олноо тэгшилж төр засгаа дөвштгэж ард олондоо ачлал ивэлээ өгөх гэж байгаа нэг сайхан үйл болох гэж байгаад би их талархалтай байгаа. Тэгээ ертөнцийн хууд гэдэг бол хинт ч захирагддаггүй, бороо орохдоо орж байдаг, нар гарахтаа тэр хинт зөрчиж чаддаггүй шүү дээ. Тийм учраас энэ л хуулиар өнөөдөр энэ цагийн хаан буугч. Энэ л хуулиар одоо би энэ ертөнцид ирж одоо өөрийн одоо хийх үеийн уралж яваал хүн. Надад бол одоо тэрнээс бусдыг одоо би тийм юм гэж юм уу, бусдыг буруутгаж зөвтгөх гэж юм уу тэгж бол одоо ирээгүй энэ бүхнийг одоо ард түмэн зөвөр харж сайхан энерлээ өгч тэр буугч байгаа хааны төлөө сэтгэл зүрхээ зориулж төмөн олон маань маргааш нөгөөдөр сайхан болох нэ гэдэг энэ сайхан мэдээг л цаг алдалгүй аваасаа тэгээд цалиглуулж тэр сүүгээ өргөөсөө тэр сайхан өргөлөөр энэ төв дэлхийн ертөнцөөс бидний хувь гişиг ирэх юм а хүн зам нь амар амгалан болох юм хүснээ одоо хэрэглээ жаргах тэр цаг нь ирэх юм хайраар одоо нэг халамжилж хайрлж анхаарч хайр дүүрэн энэ хорвоодлоо одоо халах түм дээшлэх гэдэг байгаа шүү дээ. Миний хийж байгаа үлийн зарлага бол тийм. Тэгээ та бүхний үйл уран бүтээл энэ сайхан үлийг тэтгэж дэмжснээ чинь хайр Тэнгэрээс нэгэн өдөр хур болон буунаа. Тэрэнд бол би 100% итгэлтэй байна. Одоо түмэн олондоо ч гэсэн энэ сайхан телевизээр дамжуулж энерги их хайрыг өрөөж, эгэлгүй их ухааныг өрөөж, өөрийн бие эзэн заяага өргөж дандаа өндөр авч нар сарныхаа ивэлэр нандин тэнгэртэй дээдлэгдэж, номын дээд тэнгэрийн хур гişгээр ногоон дарихын буйнаар энэ л газар нутагтай эзэн нь байж гайхан сайхан оюуны дээдээр гал зовшиг бадраасаа гэж эцсийн үгээ одоо тоолох байна. За таны нэрээр бүтэмжтэй сайхан байгуултгай. За гэлээ. За эрхэм үзэгчтэй цувралаар хүргэж байгаа энэхүү нэвтрүүлгийн маань эхний дугаар ингээд өндөрлөж байна. За энэ сэдвээр сонирхож үзэж харахыг хүсэж байгаа эрхэм үзэгч та бүхэн өнөөдрөөс эхлээд 6 сарын 20 хүртэл явагдах цуврал нэвтрүүлгүүдтэй хамт байж одоо өөрсдийнхөө үзэж сонирхож байгаа мэдээллүүдээ аваарай.